Нэгдүгээр Иохан 1-р бүлэг. Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдэрээ үзэж, харж, гараараа барьж үтсэн амийн үгийн тухай. Тэрхүү амь нь илчлэгдсэн эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд илчлэгдсэн мөнх амийг бид үзсэн мөн та нарт гэрчилж тунхаглаж байна. Бид үзсэн сонссноо та нарт мөн тунхагласнаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэхээр бид эцэг ба түүний хүү Есүс Христтэй нөхөрлөнө. Баяр баясгалангаа гүйцэд болгоё гэсэндээ бид үүнийг бичлээ. Бурхан бол гэрэл. Түүний дотор харанхуй огт үгүй гэдг нь бидний түүнээс сонсон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна. Бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад харанхуй далахваас бид худал хэлдэг, үнэнийг үйлддэггүй ажээ. Харин тэр өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биентэйгээ нөхөрлөж түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлдэг ажээ. Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. Бид нүглээ улайвал итгэмжит зөвхт тэрээр нүглийг мань уучилж бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ. Бид нүгэл үйлдэггүй гэж хэлбэл бид түүнийг худалж болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд түүний үг алга. 2-р бүлэг. Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл буй үйлдээсээ хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэн нэгэн нүгэл үйлдвээс эцгийн өмнө бид өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвхт Есүс Христ мөн. Тэр өөрөө бидний нүглийн төлөө хэвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй хамаг ертөнцийн нүглийн учир билээ. Бид түүний тушаалуудыг сахивал үүгээрээ бид түүнийг таньснаа мэднэ. Түүнийг би мэднэ гэж хэлээд түүний тушаалуудыг сахидаггүй нь худалж бөгөөд түүнд үнэн алга. Харин түүний үгийг сахидаг хинээж дотор Бурхны хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид түүний дотор байгаагаа мэднэ. Түүний дотор оршдог гэж ярих чинь түүний явсанчлан өөрөө бас тийм явах учиртай. Хайртууд минь, би та нарт шинэ тушаалыг бус харин эхнээсээ та нарт байсан хуучин тушаалыг бичиж байна. Хуучин тушаал нь та нарын сонссон үг юм. Нөгөө талаар харанхуй өнгөрч жинхэнэ гэрэл хэдийнэ гүйгүүлж байгаа тул түүний болон та нарын дотор үнэн болох шинэ тушаалыг би та нарт бичиж байна. Гэрлийн дотор байдаг гэж хэлчихэд ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм. Ах дүүгээ хайрладаг нь гэрлийн дотор байгаа бөгөөд түүнд бүдрүүлэх шалтгаан байхгүй. Харин ах дүүгээ үзэн ядагч нь харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж нүдийг нь харанхуй сохолсон тул хаашаа яваагаач үл мэднэ. Бяцхан хүүхдүүдээ, нүгэл чинь түүний нэрийн учир уушлагдсан тул би та нарт бичиж байна. Эцгүүдээ, эхнээсээ байгаа түүнийг та нар мэддэг тул би та нарт бичлээ. Залуусаа, та нар ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ. Нялхсаа, та нар эцгийг мэддэг тул би та нарт бичлээ. Эцгүүдээ, эхнээсээ байгаа түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичлээ. Та нарт бичсэн. Залуусаа, та нар хүчтэй, Бурхны үг та нарын дотор байдаг бөгөөд ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ. Хорвоо хийгээд хорвоогийн юмсад бүү дурал. Хэн нэг нь хорвоо дуралдаг бол түүнд эцгийн хайр алга. Учир нь хорвоод байгаа бүхэн тухайлбал махбодын хүсэлт тачаал, нүдний хүсэлт тачаал, амьдралын бардамнал нь эцгээс бус харин энэ хорвоогоос юм. Хорвоо хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин Бурхны хүслийг үлдэх чинь мөнхөд оршим уу? Нялхсаа, энэ бол сүүлчийн цаг. Антихрист ирж байна гэж та нар сонссончлан одоо ч гэсэн антихристүүд олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үнээс мэднэ. Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь тэд биднийх байсан бол тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэд нар бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм. Харин та нар ариун нэгнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ. Та нар үннийг мэдэхгүй тул би бичсэн биш. Харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үннээс гардаггүй учир би та нарт бичсэн.
Есүс бол Христ гэдгийг үгүйсгдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол антихрист буюу эцгийг болоод хүүг үгүйсгэгч юм. Хэн хүүг үгүйсгэх нь түүнд эцэг байхгүй. Хүүг хэн хүлээн зөвшөөрнө түүнд эцэгч бий. Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байв. Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байвал та нар мөн хүүгийн болоод эцгийн дотор байх болно. Энэ бол түүний бидэнд амласан амлалт болох мөнх ам юм. Та нарыг мэхлэх хүмүүсийн талаар үүнийг би та нарт бичсэн. Та нарын түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэг нь та нарт хэрэггүй. Харин түүний тослогоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тослогоо нь худал биш үнэн. Та нарт заасан ёсоор та нар түүний дотор байгтун бяцхан хүүхдүүдээ. Одоо та нар түүний дотор бай. Тэгвэл түүнийг илчлэгдэхэд бид түүний өмнө зоригтой байж түүнийг ирэхэд өмнө нь ичгүр үгүй байх болно. Та нар түүний зөвхт гэдгийг мэдвэл зөвийг үйлдэгч хүн бүр түүнээс төрсөн гэдгийг бас танина. 3 дугаар бүлэг. Бид Бурхны хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойргосныг харааж бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй, түүнийг таниагүй учир юм. Хайртууд минь, бид одоо Бурхны хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд бид түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно. Түүнд ийхүү найдаж байгаа бүхэн түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг. Нүгэл үлддэг хүн бүр бас ёс бусыг үлддэг. Нүгэл бол ёс бус юм. Нүглийг зайлуулахын тулд тэр илчлэгдсэнийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй. Түүний дотор байгч хинч нүгэл үлддэггүй. Нүгэл үлддэг хинч түүнийг үзээгүй, мэдээгүй. Бяцхан хүүхдүүдээ, та нарыг хинч бүү мэхлэг. Зөвийг үлдэх чинь түүний зөвхт байгаачлан зөвхт юм. Нүгэл үлддэг нь диавлынх юм. Диавол эхнээсээ нүгэл үлдсэн. Диавлын үйлсийг устгахын тулд Бурхны хүү үүнд илчлэгджээ. Бурханаас төрөгч бүр нүгэл эс үлддэг. Учир нь Бурхны үр түүн дотор оршдог. Тэрээр Бурханаас төрсөн тул нүгэл үлдэж эс чадна. Бурхны хүүхдүүд ба диавлын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үлддэггүй нь ах トゥ угээ хайрладаггүй нь Бурхных биш. Та нарын эхнээсээ сонссон мэдээ бол бид бие биенээ хайрлах ёстой юм билээ. Ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин шиг биш юм. Ямар шалтгаанаас тэр түүнийг алав? Учир нь өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвхт байсан байж. Ах トゥ нараа, ертөнц та нарыг үзэн ядвал буугайх. Бид ах トゥ усээ хайрладаг учраас үхлээс амин шилжснээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна. Ах トゥ угээ үзэн яддаг бүхэн алуурч юм уу? Ямар ч алуурчны дотор мөнх амин байдаггүйг та нар мэднэ. Бидний төлөө тэр өөрийн амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах トゥ усийн төлөө амиа өгөх учиртай. Дэлхийн эд хөрөнгөтэй нь ах トゥ угийнхээ гашигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал түүний дотор Бурхны хайр хэрхэн байх билээ. Бяцхан хүүхдүүдээ, бид үг хэлээр бус харин үйл ажил үннээр харилцгаая. Үүгээр бид үннийх болохоо мэдэж түүний өмнө зүрхээ тайтгаруулах болно. Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс агуу бөгөөд бүхнийг мэддэг. Хайртууд минь, зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж гуйсан болгоно түүнээс хүлээн авна. Учир нь бид түүний тушаалуудыг сахиж түүнд тааламжтайг үлддэг билээ. Бид түүний хүү Есүс Христийн нэрд итгэж бидэнд тушаасан ёсоор бие биенээ хайрлах нь түүний тушаал юм. Түүний тушаалуудыг сахигч нь түүн дотор байж тэрж түүний дотор байна. Бидний дотор тэр байгааг түүний бидэнд өгсөн сүнсээр бид мэддэг. 4-р бүлэг. Хайртууд минь, сүнс болгонд бүүйтэг, харин сүнснүүдийг Бурханаас эсхийг шалга. Учир нь олон хурамч иш үзүүлэгч дэлхийд гарч ирсэн. Бурханы сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ мах бодоор ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас бус. Энэ бол антихрист их бөгөөд та нар түүнийг ирж байна гэдгийг сонссон ба тэр идэвхтэй дэлхийд аль хэдийнэ байна. Бяцхан хүүхдүүдээ, та нар Бурханых бөгөөд
тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа тэр бол дэлхийд байгчаас агуу. Тэд бол ертөнцийнх. Тиймээс тэд ертөнцийнхийг ярьдаг. ертөнц тэднийг сонсдог. Бид бол Бурханых. Бурханыг мэддэг нь биднийг сонсдог. Бурханаас босна биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнний сүнс ба мэхлэлийн сүнсийг танина. Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Бурхан цорын ганц хүүгээ ертөнцөд илгээсэн нь түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. Бид Бурханыг хайрлсан бос харин тэр биднийг хайрлаж бидний нүлийн улмаас хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн л хайр байгаа юм. Хайртууд минь, Бурхан биднийг ийхүү хайрлсан бол бид ч бие биенээ хайрлах учиртай. Хинч хизээж Бурханыг хараагүй. Хэрв бид бие биенээ хайрлавал Бурхан бидний дотор байж түүний хайр бидний дотор төгс болно. Тэр өөрийнхөө сүнсийг бидэнд өгсөн учраас бид түүний дотор, тэр бидний дотор буйг бид үгээр мэднэ. Эцэг нь хүүгээ ертөнцийн аврагчаар илгээснийг бид үзсэн бөгөөд гэрчилж байна. Есүс бол Бурханы хүү гэж хүлээн зөвшөөрдөг хэний ч дотор Бурхан байж тэрээр Бурханы дотор байна. Бурхан биднийг хайрладаг хайрыг бид мэдэж итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дор байгч нь Бурханы дотор байж Бурхан түүний дотор байна. Үүгээр шүлтийн өдөр биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Учир нь бид энэ ертөнцид түмэн шиг байдаг. Хайр дор айдас үгүй. Харин төгс хайр нь айдсыг хүн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн нь хайр дор төгс болгогдоогүй байна. Эхлээд тэр биднийг хайрлсан тул бид хайрладаг. Хэн нэгэн нь би Бурханыг хайрладаг гэж хэлчихэд ах トゥ угээ үзен яддаг бол тэр худалч. Учир нь харсаар атлаа ах トゥ угээ хайрладаггүй нь хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ. Бурханыг хайрладаг нь ах トゥ угээ мөн хайрлах ёстой. Бид энэ тушаалыг түүнээс авсан билээ. 5 дугаар бүлэг. Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүр Бурханаар төрөгч болоо. Төрүүлэгчийг хайрладаг хэн боловч түүгээр төрөгчийг хайрладаг. Бид Бурханыг хайрлаж тушаалуудыг сахихдаа Бурханы хүүхдүүдийг хайрладаг үүгээр мэднэ. Бурханыг хайрлах нь түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ. Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл болоо. Есүс бол Бурханы хүү гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ? Энэ бол ус ба цусаар ирсэн нэгэн Есүс Христ юм. Зөвхөн усаар биш, харин ус ба цусаар аж. Сүнс үнэн тул гэрчлэгч нь сүнс болоо. Гэрчлэгч нь 3 бөгөөд сүнс, ус болон цус юм. Энэ 3 нь нэг болоо. Бид хүний гэрчлэлийг хүлээн авдаг бол Бурханы гэрчлэл илүү агуу юм. Энэ бол хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэл мөн. Бурханы хүүд итгэдэг нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй нь түүнийг худалж болгож байна. Учир нь хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй. Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх ам өгсөн бөгөөд энэ хүү ам хүүд нь байна. Хүүтэй хүнд ам бий, Бурханы хүү байхгүй хүнд ам байхгүй. Та нар мөнх амтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы хүүгийн нэрд итгэдэг та нарт үүнийг бичлээ. Бид түүний хүслийн дагуу юу ч гуйсан тэр биднийг сонсдог нь түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юу ч гуйсан тэр биднийг сонсно гэдгийг бид мэдвэл бид түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ. Хэн нэгэн үхэлд хүрэхгүй нүгэл үлдэж байгаа ах トゥ угээ харвал залбирanгүй. Тэгвэл үхэлд хүрэхгүй нүгэл үлдгэсэд амийг тэр үгнэ. Үхэлд хүргэх нүгэл гэж би үүний төлөө залбир гэж би хэлэхгүй. Зүй бус бүхэн нүгэл мөнч үхэлд хүрэхгүй нүгэл гэж би. Бурханаар төрсөн хэн боловч нүгэл үлддэггүйг бид мэднэ. Тэднийг харин Бурханаар төрсөн тэрээр хамгаалдаг бөгөөд ёрын муу нэгэн тэдэнд хүрэхгүй. Бид Бурханых харин бүх ертөнц нь ёрын нэгэн дор байдгийг мэднэ. Бурханы хүү ирээд бидэнд үнэн нэгнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн нэгэн болох түүний хүү
Есүс Христэнд дотор байна. Тэр бол үнэн бурхан бөгөөд мөн хан билээ. Бяцхан хүүхдүүдээ та нар шүтээнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун. 1-р Иохан